За өдрийн мэнд хүн орж ирж байна. Хардаач пэйж рүү. За өдрийн мэнд. За авилгалтай тэмцэх газар. Өчигдөр надад нэг мессеж ирлээ. Заашгүй юу гэж яана гэсэн чинь таны гомдол мэдээлэлд хэрэг үртгэлийн хэрэг нээн шалгаж байна. 2026 оны 6 сарын 11 10 цаг 37 минут 44 секунд лавлага утас 31:19 нэмэлт мэдээллийг хизээ өгөх үү гэсэн чинь хариу алга байна. Нэмэлт мэдээлэл өгөхөөр ирлээ. За би энд яасан бэ гэвэл байна штэ. Хоёр хулгайчийг өгнө. Ирэх үхийн албан тушаалтныг өгнө. Заяа. Сайн байна уу та? Энэ хүн байна. Сайн байна. Өөрөөр. АТГ-ийн дарга нартай уулзвал болох уу? Тастаа даргатай уулзъя. Бозруудын бозрыг өгье. Сайн байна. Хаагур авчих энэ материалны нэ. Тэгээ бозруудын бозар мэдээлэл ингээд. Тэгээ тастаа даргатай бас уулзмаар байна. Тастаа дарга уулзъя. Танд баахан мэдээлэл өгье заа. Авилгалтай тэмцэх газар мэдээллээр эрүүгийн хэргийг мэдээлэл их сурвалжаар олж авдаг хөөхгүй тийм ахын доо. Хулгайч нарын бузар далаа. Дээрээс нь таны нэрийг бариад байна. Хулгайч нар миний ард таштава энэ төр байгаа гэд үний муу худлаа мөн танаас асууя. Хоёулаа нэг сайхан ярилцъя л та. Тэ? Өмнөг одоо надтай холбоотой дуус би тэрэн дээр янз бүрийн муу сайн юм санаагүй шүү дээ танд Та яс надад одоо үрд гомдоо шахаад идэв үгүй юу? Гомдтой гомдлоо тайл. Одоо тэр өнгөрсөн үлдэрсэн юм өнгөрсөн үлдэрд хайж сур. Одоо харин навилгалчин хулгайч нарын төлөө ажиллаа. Хулгайч нар. За энэ дээр би нэгт Монголын төмөр замын дарга Бачуулан гэж хулгайчиг. Хоёр соёлын сайд номоо хоёрыг өгөх гэж ирлээ. Манайд гаргаад тэр хэмчээ харуулаатай. За энэ Бачууланы далаа шиг бузрын баримт энэ байна. За төмөр замын бузрын баримтыг дэлг. Нотлох баримттай заяа. За энд ингээд 121 тэрбум төгрөгийн зөрчил бүхий хулгайн баримт байгаа. Тэгээ энэ араа. За ингээд энэ араа гаргасан. Энэ араа Америкийн нэгдсэн улс руу тэгээ отгон цэцгийг ажил томилж явуулсан. За гүйцэтгэх захирлын тушаал отгон цэцэг гэдэг нь ангийнх нь хүүхд 7 сарын 13-нд За ингээд бүх нотлох баримттай авчирч өгч байна. Энэ дээр хэрэг үртгэлийн хэрэг нэ. Тийг мягмар наранг ажил томилох тухай. Энэ овоо олгачуд байгаа заяа. Мягмар нарт олгор олгох тухай гэд. Ажилд аваад маргааш сургалтын гэрээ олгор гэж шаачих. Хичнээн төгрөг инаараа 11,000 евро дураараа мөнгө баатаралтай хамааралтай лавгсүрэнд ажил томилох тухай гэд гаргасан зардлууд нь энэ ингээд нотлох баримттайгаа нэг удаагийн урамшуул олгох тухай энэ ингээд Монголын төмөр замаас тендер авсан компаниуд нь Улгаш бузрын юмнуудыг энэ хараа. Энэ амар юмнууд байна. Энэ бонзраас мэдээл хөргөлөх тухай гэдэг ингээд бичсэн байгаа заа. Улгаш нарын юм ингээд бүгд байна. За Бачуулуу ингэдэг гэж байгаа шүү. Одоо ингээд төмөр зам барьж байгаа шүү дээ. Баг хангаагаас наашаага хөшигтийн хөндийгээр дамжаад энэ шинэ эс буудлын руу ингээд тоошоо энэ хойд 61 рүү төмөр зам барьж байгаа. Тэгээд хөөрхийн манай энэ бүтээн байгуулагчд аж ахуйн нэгжүү зээлвэл аваад хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтанд оролцсон. Ажлынхаа 90%-ийг 100% гүйцэтгэлтэй хийчихэд хахад мөнгөний 10% олгодог. Нөгөөдөл нь банкнд барьцаа тавиад зээл авсан. Ингээд бүтээн байгуулалтын төлөө шатаа явж идэг. За тэгэнгүүт нь цэцэг навч тарина гэд ерөнхийлөгчийн нэрийг бариад ерөнхийлөгч өөрхийн тэрбум мод гэдэг төсөл хөтөлбөр санаачилсан шүү дээ. Нүүби энэ дээрээс өссөн байхгүй юу? Тэгсэн чинь мод тариулна гэж худлаа шаагаад тариагүй модных нь 90% гүйцэтгэлийг олгоцсон байвал яах вэ? Модон дээр чи 20 тэрбум болов. Тэгээд зайлуул нэг мө 20-30 сая төгрөгийн мод тарьцсан. Энэ бол цэвэр эрүүгийн гэмтэрэг. Ажил хийсэн компаниудынхаа манайхаа 90% ажил хийгдсэн байхад 10% гүйцэтгэлийн мөнгө олгочоод өөрийнхөө ашигтай хамаарал өгөх компаниудыг
Ажлаа 10% чигээгүй байхад 90% мөнгө олгоцсон. Амар. Тэгээд тэр нэг төмөр зам барихаар тойруулаад гашаа машаа барина. Төмөр замаа барьж дуусаагүй байхад төмөр туцаар хашаа барина гэж шаагаад өөрийнхөө хамаарл бүхий найз нөхдийн компанийг оруулангуудаа гүйцэтгэл нь 90% мөнгө олгож шатсан. Амар. За энэ мөнхөд энэ хэний ард энэ Бачуулунгад Улаанбаатар төмөр замын даргыг чинь томилуулсан хүн нь хөвсгөлөө сонгогдсон Мөнхбаатар гэдэг нөгөө хууль зүйн сайд байсан намуухан дуутай нэг жүжигчин Бачка байгаа. Тэр одоо энэ нэг бурхны төрд ордог жүжигчд их биш шүү дээ, тийм ээ. Тэр жүжигчин Бачка заа. Тэгээ саяхан нөгөө салбарын удирдлагууд, яамны удирдлагууд одоо энэ ардын намын дарга нар дээр орсон юм байна. Тэгсэн Мөнхбаатар дарга нь ирж тэгэхгүй шүү. Миний үнийг томилоод ажлаас халах юм бол би засгийн газар ч огцруулна шүү гэд шантаажлсан гэж юм. Яад тий хулгайг тий би хулгай хийж болдгоо юм уу? Би өсгөлөө сонгогдохын тулд өчнөө 100 сая төгрөг хэдэн тэр муугаар мөнгө өрсөн. Шархамаа дөрөнд шархаа нөгмөр шаасан гэж юм. Энэ бол нэг ноцтой үйлдэл үг хэлдэг шүү. За энэ минээс одоо мэдүүдийг авах хэрэгтэй. Энийг би өөрөө ингээд дэлгэн чихээрээ ингэж очиж яриа сонссоогүй. Надад дэрэгдэн сонссон өөрийн чихээр авчирч надаа хэлсэн. Гэх жишээ нь тий энэ Бачуулганы боловсруул далаа. Тэгээ би ягаад энэ Даштава дарагтаа уулзах гэдэг гэвэл даргын нэрийг барьдаг. Миний ард Даштава байдаг гэд төмөр замын ажилчдаа тэг шаадаг гэж байгаа. Хамаагүй тэр ажилчдаар нь би мэдүүлэг өгүүлье. Энэ төмөр замд ажилладаг ажилчид нь өөрсдөө надад энэ мэдээллийг авчирч өгсөн дотроос нь. Ягаад гэвэл тэн дотор чи өөрхийн бас 1000-аад ажилчин байна. 1000 дотор чи мөрөөр ажиллаж байгаа хүмүүс байна шүү дээ. Ажилчдын нүдэн дээр хулгай гэдэг ажилчид нь яаж тэрийг хараа суугаад байх юм. Тэгэл дуртай Бачуулан өмнө нь Монголын цахилгаан холбоон дээр ангийнхаа 4 хүүхэдтэй очиж хулгай хийж дампууруулаад сүүлд нь Монголын төмөр зам дээр ирээл тэр 4-ийг даргаар тавьад хулгай хийсэн. Бузар, далаа. Ингээд дагаар Монголд 1000 бүтээн байгуулт хийгээд 1000 төрийн өмчий аж ахуй нэгж байгаад нэмэргүй шүү дээ. Улс ашиггүй л яах юм нэмэргүй шүү дээ. Тухайн байгууллагыг удирдах байгаа дарагт ашигтай биш шүү дээ. Тийм биз дээ. Бүтэхгүй байна. Энэ Бачуулан гэж хулгайч. Тэгээ дээрээс нь архиудаг энэ хулгайч чинь. Ажил дээр архитаал би одоо тэр өмнөх 5 толгой төмөр замын дарга дөгөрж өгж нөхөр арх угаал ажилласаа алгацсан шүү дээ. Энэ төмөр замын дуракууд ажилласаа арх угаа сууж ирсэн шүү дээ. Би баримтын тухайн үед бичлэгийг явуулсан да. Одоо би энэ дээр гаргаад ирээ заа. Бачуулан гээд Мөнхбаатарт хамаатар өх, хамаарл өх юм. Хамсаат уулгач. Их хурлын гишүүн би зургийг гаргаад ирээ. Их гаднаа бурхны дүртэй аягүй дараах уулгач байгаа заа. Би ингээд зургийг ингээ хайж яана л да энэ хараа. Утсан дээрээс зургийг хайж яана. Авилгалтай тэмцэх газар ирдсэн байна. Даштава дарга ажил дээр байдаг бол би ороод уулзаа тий. Даштава дарга энэ хулгайч нар нэрийг чинь бариад байна. Мэдээлэл өгье танд. Тий. Манай авилгалын сүүлийн үед бас зарим нэг хэргийг боогоо явуулаад байна. Сайн байна. Би та нарын сайн юм чинь дэмжиж хамаалга. Харин хулгайч нартай хуйлсан юм чинь би бол зүгээр сонссон мэдснээрээ шууд ярих эрхийнхээ өрөөнд ярина шүү. Заавал энэ Бачуулан хулгайчийн зураг энэ дээр байгаа. Би одоо энэ хайгаад байна л да. Ядж ягаад бэлтгэлгүй ороод ир чинь өөрөө чинь. Яаж энэ ахын Даштава дарга байна уу? Гадуур ажилтаа юм уу? Гадаад явцсан үгүй. Тэгвэл тэд дарга нь байна уу? Мөрдөн жил гэлсэн дарга байна уу? Ямар нэгэн дарга байна уу уулзаатай би. Тэгтээ лайв унтраагаад орно. Гүйцэтгэх ажлын дарга маргатай уулзъя. Ер нь Даштава дарга тантай нэг уулзмаар байна. Авилгалтай тэмцэх газар дэрэгдээ олон нийтийн зөвлөл гэж авдаг ш. Намайг авчиж. Би цалин авахгүй ажиллаад байв. Хэвлэл мэдээлэлтэй гэрээ шаардлага байхгүй. Бузруудын бузрыг би дуудаал та нарт авчирч өгөөд. Хамтарч ажиллая. Энэ хулгайч нар Монгол улсад хонд ирэмддэг хулгайч нарын хүн мэдээж хулгай хийхдээ ил тод хийхгүй л ардуура төөрүүлж асар хулгай хийсэн мөрөө балаж гоё хийж байгаа ш надад. Хулгайч нар чинь зөө. Нөгөө өөрийн чинь зураг алддаг өөр чинь. Бачуулан гэж хулгайчийн зураг энэ дээр байх хэвээр. За нэг дарга дуудараа. Энэ хулгайч энэ хараа. Энэ хулгайч энэ хараа. Яа. Жинк бузартаа хулгайч байгаа ш. Байж энэ дээр би нэг юм зогтуу бичлэгийг ирэл оруулсан байгааг би харуулаатай. Төмөр зам дээр ингээ ирэл оруулаад 300 мянган хүн үзсэн байсан шүү дээ. Би энэ ирэлээ ингээ харуулъя заа. Ирэл.
Энэ байна, энэ хараа. 386 мянган үнэлсэн. Жилийн оронч тавиал арх угаасаа. Төр өмчин компанид ийм л хулгайч нар харигдчихээн. 여기 들어오면 저요. 제가 그러면 군입이 닿대. 저 죽으라고 군입이 닿으라. Ингээ ажилчид дотроос нь надад шудраг ажилчид мэдээлэл өгж байгаа. 여기 들어오면 또 За дараад нь номингийн энэ гадаадд 60 70 тэрбум төгрөг үрсэн материалыг авчирч байна. 제 연기자 아시는 분들 알고 그렇구만. 아이고, 저요. 아이고. За энэ бол ингээд Мөнхбаатар ингээд багийнхаа найзтай ингээд Бачуулуунтай сууж байгаа байдал. Тий. Би одоо энд нэг улсын цолтой бүхэн зургийг гаргаад явах уу гэд. Ийм л хулгайч нар. Тий. Би мэрил оруулсан шүү дээ. За дараад нь номингийн мэдээлэл байна. За энэ номин ингээ Монгол улсад одоогийн байдлаар 17 тэрбум төгрөг гадны компаниуд нэхэд байна. Мөн үү? Тэгээ Монгол улсад 800 мянган жуулчин ирсэн ингээ худлаа шаагаад байгаарай. 800 мянган чинь 300 мянган гятууд урдаас ирж байгаа. 200 мянган солонгосчууд ирж байна. Ингээ 500 мянга. Европ жуулчин ерөөсө баг дандаа Азийн орн, Вьетнам, Филиппин өөр юу гэдэг те. За энэ номингийн материал. Бүгдийг энэ газар тавина бол улгачийн материалуудыг газар тавь. Газар тавьд харуул. Энэ улгачийг ер нь ингээд За энийг шалгаа. Энэ улгаач намайг сүүлийн үед одоо ингээд номингийн эсрэг лайв хийсэн чи сайтууд над руу асар ихээр дайрч. За тэрийг аваад өгөө. За энэ ингэдэг гэж байгаа. Номын соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны сайд багтаа өөрийн хувийн хамаарал үхий тэрж тошдуудад яамдуудын хурлыг хүчээр ерөнхий сайд асан оюун эрдэнээр хийлгэж байсан. Хурал нэрээр архи уулгаж дараа нь яамдууд руу 30 сая төгрөгийн нэхэмжил явуулдаг байсан. 20 яам гэж үзвэл ойролцоогоор 600 сая төгрөг. Ингэж л хулгай яадаг улгаач та. Энэ бүх боловсрууд нь ингэ байж штэ. Хангалттай штэ. Энэ баримтуудыг үзье. Үгүй. Одоо CNN сурчилгаа 1.1 сая доллар. За тэгээд энэ PR Edelman компани 5 тэрбум. Фул хаанбаг хөлбөмбөгийн одоо би нэрийг тогтооцсон. 5 тэрбум. Энэ ямар юм компани гэдэг 4 тэрбум. Ингээд нийт одоогийн байдлаар Монгол улсыг 23 тэрбумын өрөнд оруулсан. Малэр авга. Хараа. За ингээд сүүлийн үед төрхий над руу сайтууд гудамд байгаа над руу дайраад яхавдаг. Сэдэн сайтуудаа таахгүй та нар над руу дайр би сайд дарга наруу дайрыг болж гинөө. Болж байна. Яасан дарга байна уу? Ямар нэгэн дарга байна уу? Амар мэдээлэл өгөн далаа шиг мэдээлэл. Тэнд очих юм дарга гарч ирэх юм уу? Ямар нэгэн дарга алгав. Ямар нэгэн даргатай уулзчмаар бас дарагт хэлүүл арай хүчтэй болов. Өчигдөр ягаад гэвэл танахаас над мессеж ирсэн байхгүй. Таны гаргасан гомдлыг хэрэг үртгэлийн хэрэг нээлээ гэд. За даштаа дарга би энэ Номин Бачуулан хоёр дээр ихний удаад энэ бузрыг олоо танд аваад ирлээ. Энэ дээр хэрэг үртгэлийн хэрэг нээж шалгаад эрүүгийн хариуцлага хүлээтэл чинь би авилгал дээр байнга ирээд нойтоо амар шиг салахгүй мэдээллийг өдрө болгон өгье. Яг би завтай хүн тэ ажилгүй амтан энэс өөр ажил явах. Авилгалтай тэмцэн би. Ард түмэн авилгалтайгаа тэмцэхгүй ард түмний амьдрал хүнд байна. Хэмс дагаад өнөр ховрош өгчихөө. За зүүн талаар. За зүүн талаар очиод өгье даа гэж хөрхий гэж. За энэ нийслэлийн прокурорын дарга сая шинээр солигдсон гэсэн их шудрах хүн ирсэн сураг байна лээ. Нийслэлийн прокурорын дарга анхааралтай аваарай. Нийслэлийн прокурор ягаад гэвэл энэ авилгалтай тэмцэхийг хэрэгт хулгайчуудын авилгалчдын хэрэгт хяналт тавьдаг байхгүй. Тэ.
Өмнөх дарган чаахаа нэг муу бодлооны хулгайч байсан. Нэг алтан мөнгөн бөгж зүүцсэн нэг шуналтай өгөн байсан. Тэр ашгүй зайл санаа амарсан байна. Одоо шинээр нийслэлийн мөркөрч ийн штэ. Оп энэ байна. Энд гашаа. Авилгалдаа тэмцэх энд байна. За ингээд номин бол ингэдэг гэж байгаа штэ. Чинбатын номин. Их амар тийм садист харгас сулгаач гэж байгаа. HDM юу вэ? Монгол HD телевизэд ажиллаж исэн нэг нэлээд нэвтрүүлэгч нэр хүндтэй урлаг соёлын цолтой том хүн ярьж байгаа надад. Бүх ажилтныг зогсоож байгаад алгадаа явдаг гэж байгаа. Ингээд алгадаа. Тийм азрах. Ингээд гацуурт компанид ажилладаг ажилчдтайгаа бол зүгээр өстө баг гөлөг ногоо шиг харьцдаг. Өөрөө бол амар язгууртан ихэмсэг Английн лордуудыг дуурайсан. Язгууртан. Нөхөр мөгрөөгөө бадцсан. Нөхөр нь бол гөлгөө гэж байгаа шүү дээ. Аргагүй дээ. Баяа айлын хөргөн болохоор хөрөгчүүд нь гөлөг шиг амьдэрдэг. Хорвогийн жам. Тэр хөргөн хөх юмыг мэднэ үсттэй. Бас лагсаралсан нэг загалдаа оцсон бэ. Шаадаг гэсэн. Там хоёр визда намайг сайн доромжиж ирэх. Сайн доромжлоор улгаачудаа заа. Сайн байна. Энэ мэдээлэл үгүй. Энд авцраад өгчих гэсэн. Ийшээ нэг нь ороод өгөндөө. Би ороод өгч. Та орж хөрөө төрийн цаг болтын бүсээг хоригдох 8. Зүгээр би цаашаа орохгүй. Би энэ шалруу нь харуулж байгаад ингээд за би энийг ингэж өгөнгүүтээ дай унтраачихсан. Та заавал унтраагаад нэвтэрч авах хэрэгтэй. Унтраагаад нэвтэрч орох хэрэгтэй юм. Төрийн тусгай хамгаалтын ямар дүрм журм байдаг энэ харуулж. Гэхдээ би доторшоо орохгүйгээ, мөрдөн байцаалтын өрөөнд орохгүйгээ. Мэдүүлэг авдаг өрөөнд орохгүйгээ, үүдэнд мэдээлэл өгье. Би тэрийг танд хэлээд байгаа. За ингээд энэ номин за чи ингээд оруулаад өгөх маа. Оруулаад өгөх. За энэ манай энэ хараа ингээд оруулж өгөө чи бүгдийг мэдж байгаа. Бүгдийг тэмдэглүүлээд тэдэн уц сүлэл гэж өглөө гараад. Уцсныхын дугаар дээр ир тэгдэг 69. Өөрийнхөө уцыг тавьчих заа. Тэгээ би өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөн заа. Бүр баримт нотлохотой. За оруулаад өгөөд. За ингээд энэ хулгайч тэр сайн байцгаана. Сайн байна. Энэ хулгайчуудыг авилгалд өгч шалгуулж. Тийм. Лав явж ш. Чи лавэр нийслэхэд шүлэх юм уу? За ах нэг тэн цуугаад заяа. Тэний хоёр дүү байна. Өөрхий. Ер нь хулгайч нарыг сайн ятраад нөхөрхтэй ш тийм үстэй. Зөв үстэй энэ хулгайч нар. Монголд яагаад төгжихгүй байна гэвэл төрийн өмчийн баахан компанитай төрийн өмчийн компани захирлууд нь бүгд хулгайч ард нь их хурлын гишүүд байдаг. Өнөөдөр саяхан ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Эрдэнэс Монголыг татан буулгалаа, 10 компани татан буулгалаа, 10 нэр нөлөө өгөх улс төрч та нар битгий дайраад байгаарай гэж. Дандаа манай улс төрчд ерөөсө мөнгө одож улс төрд ордог. Хамаарл үгүй хамсаатнуудтайгаа хулгай их гэж ордог. Монголд байна шүү дээ. Ахын ойр цаашлаар сайн шаагаад байна харж байна. Тэрэнд авах юм байна уу? Хүү идэх юм байна уу? Ой шантаж монтаж гэж шааж ирсэн. Намайг ч одоо нэг лайвыг юу гэлээ 300 сая 100 сая тэрбум надаар тэрбумаар лайв хийх хүмүүсээ бол аваад ир. Авцраад хийгээд өгье гоё. Аваад ард түмэндээ тараагаад өгч зөвөө. Хогийн толгой дээр очиад хөргө хог дүүдэг хүмүүстэй тараая. Авцраад тараагаад өгье. За би ингээд авилгалдаа тэмцэх газартаа хамтын ягт ажилланаа. Хулгайч нарын мэдээлэл өгнө. Сайн байцгаана уу? Хулгайч нарыг мэдээлэл авилгалд өгч чинь. Хүмүүс айл хараад байна өөрхий. За Чинбатын номин бол Монгол улсаас гадагшаага 60-70 тэрбум төгрөг оюун эрдэнэтэй нийлээд гаргацсан. За одоо үлдэгдэл нэг 20 тэрбум төгрөг нэгж байгаа. За түүний дотор нэг 20-30 тэрбумын нууц гэж байгаа шаардсан. Тэгээ тэрийг тайлбарлахдаа Монгол улсад жилж 800 мянган жуулч ирж ийн гинэ ахын дөө. 800 мянган жуулч ирээд Монголын эдийн засаг сэрэгцэн гэж байна. Сайн байна уу? СП-гээ сэрэгцэн гинэ шаан үстэй ард түмний амьдрал ядуугаа үстэй. Гуйдагч байгаа үстэй. Тэ? Жуулч ирээл буудалд ороод буудлууд
багталцгаа болоод дэлгүүрт ороод худалдаа авалт хийгээл дэлгүүрүүдийн орлого нэмэгдээл гуанзанд орж хоол идэл гуанзны орлого нэмэгдээ шааж иргэнэ. Шаагаад байгаа чи. Нийт Монгол улсад ирж байгаа жуулчд ноднон Солонгосоос 200 мянган жуулч ирсэн юм байна. Энэ нөгөө манай нөгөө фүзикл ямар шоу вүлээ? Орхон баяр тэргүүтээ нөхдүүд ордог. Тэр шоуг үзээд 200 мянган жуулч ирж байна. Нөмөө хамаарлаг байгаа зү. 300 мянган гятууд орж гараас нэг жуулчны тоонд үржигч шаагаад байгаа. Англиас харамсалтай нэг ч жуулчин байхгүй. Зөв. Тэгээ тэрийг тэнэггүй ойлгож байгаа юм шиг бас Англиас жуулчин ирсэн. Ой яа. Сайн харлуулж гин харлуулаг өгсөн бас. Тэр нь та нар итгэж гин үү? Ном мэт хулгайс нар ингээд нойлбох хэрэгтэй байхгүй. Аа тийм үстэй. Ахын доо хаана ажилтээ? Ахаа ламаар яриа өгөө. Нэр Монголын боломжийг жилд Монголд 800 мянган жуулч ирсэн гэдэг өөрхий бүх сайтуудаар төлбөртэй явуулаад байна. Манай сайтууд зүгээр мэдээ гаргахаа болчихсон шүү дээ. Бүгд нэвтрүүлэг бол зүгээр гаргана гэж байхгүй. Бүх төлбөртэй. Сайн байцгаана байгаа нүнэр. Ах нь энэ дотор нэг хоёр хулгайчийг өгж байгаа аа тэгээ шалгуулж байгаа. Амжилт ахын нүнэр онцороорой. За. Ах нь та нарын ирээдүйн төлөө авилгалчтай алалцж чинь ахын нүнэр. За, амжилт хүсье хаа. За амжилт. За нэг дүү гар баярлаа. Баярлаа. Дэмжлэг шүү. Тороолууд мороолууд иргэдээс яриа аваад чи нэг яриа өгч чах та. Ахын тийм яадгаалцсан хулгайч юу? Мэдхгүй байна. За энэ иргэн одоо намайг ярьж яг оргонохоор. Мэдээлэлээр инээ тэрэ авилгалчин, инээ тэрэ шантааччин тэгэл ахыг нилээд харлуулах гээд үзээд ах шиг байна. Тэгээд дүүнөх мэдэх юм алгаа тэгээд тэгээд чи тэрэнд итгэж байгаа мó гол нь. Итгэхгүй байна уу? Таны дэмждэг шүү хаа. Би одоо жирийн иргэн хүн биз дээ. Тий, иргэн хүн байх. Би замар дарах сайд биш үстэй. Тийм шүү. За, ажлын За амжилт ахынд баярлалаа. Ап. Ингээ яг нэмэ. Чи миний ярилцлаганд орчих л доо. Нэмэ. Чимбатын нэмэн байгалийн алуурчин газар Тэнжинбат. Ягаад алуурчин гэж байгаа юм бол олон байгаль алсан улгаач. Ер нь аймаар дээрлэхгүй ихэмсэг их цантаа гэж байгаа. Аймаар язгууртан гаралтай гэж өөрийгөө боддог. Угсаа залгамжлагчлан хун тааж гэж өөрийгөө боддог. Мангар дээрлэхүү. Гацууртын эдэ ажилчдыг зүгээр харгачих гал дээрлэхэж яагаад гэдэг. Ажиллаж исэн хүмүүс чинь надад ярьж гин заа юу. Ойлгосноо? Олны үг ортой байдгийг. Дарга ирсэн байх юм дөө. За Монголын төмөр замын Мөнхбаатар би одоо та бүхэн санаж байгаа бол Монголын төмөр зам дээр очиж лайв хийсэн. Энийг мухарлан энийг одоо би АТ гэдээ өгч гин. Дээр би уцаар өгсөн байгаа. Бачуулуун гэж сулгаач байгаа. Зүгээр хамгийн гол нь таштаваа дарга би тантай уулзч Бачуулууны базар бас лайваар ярьж болохгүй. Бузар булаа үлдийг танд ярмаар байна. Наад ч үнэхээр даварцсан уулгаач. Ангигаа хүүхдийг ажилд аваад сар болоогүй 70 сая тэтгэмж өгөөл Америк явуулсан. Та бодтоо төмөр зам дээр бараа ажил үйлчлэгээ хийсэн хүмүүсийн хөөе юуг энэ ажил үйлчлэгээнийх нь мөнгийг олохгүй хожиж ямар ч ажил хийж байгаа хүмүүсийн мөнгийг олгоцсон байна. Бүр 90% нь олгоцсон. Сайн байцгаана уу? За баярлалаа. Хулгайч нарыг АТ-гэд өгч байна. Хүмүүс өөрхий хажуугаар явж байгаад бас гар уруу гоцоолгоод дах ингэж барай дэмждэг шүү энэ төр гээд. Тэгээ бас арай өөрхий тороолууд гिचнэ намайг баярлалаа. Гоё шоул гэж өөрхий бас ингэ ийм маргаар урамшаад ах юм. Өш. Тэр намайгсаа харлуулаарай гоё явуул. Хэдий бол намайг лайвдах чи харъя. Хэдий бол намайг төлбөртэй сайтуудаар шаахыг чи харъя. Өдөр болгон шаа намайг. Өдөр болгон муул. Харъя та нарыг. Өдөр болгон муул. Манай сайтууд мөнгө нь аваа сайн намайг муулаад заа юу. Сайн муул. Намайг чи гой шаана. Өргөшөөгөө контрабанд хийгээд машин оруулаад зардсан. Яа. Өөр юу гэлээ. Жүжигчин баяр магнат байрны 8-ыг болоо 100 сая авсан. Авахгүй яах юм 8 тохирог өмчлөгээд буцаагаад авч таа. Өөр юу гэсэн гэлээ. Улаанбаатар төмөр замд вагоны толгой нийлүүлсэн. Яа. Гой шаач өөр юу гэдлээ. Шантаж игээд амьдралын сайжирцсан. Яа. Миний ирээд амьдарч байгаа байр маарыг ирээд лайв дээр сэтгүүлчнэрээ. Та нар миний амьдарч байгаа байрнаас ирж миний байрны доор надаас асар их яриа авсан шүү. За ёо. Би тэндэл амьдарч байгаа. Манай байр циркийн урд байдیں۔ Монгол мэдэн намайг.
За сүүлийн үед надад зөв шорд байсан хамууд ярьж байна. Байна мөн хэрдэнэ. Хамууд руу чи яриад байна. Чамайг захиалга өгсөн ухаадаг төдийг өгье гэж байна. Эсвэл өөрөөсө гуцхгүй болтон нүдэдэг балбаадаг мөнгө өгье гэж байна. Баараа даах уу гэж байна гэд. Надад зөв шоронд байсан манай хамууд руу яриад байна гэж шүү. Уржигдэр над руу бэгэр гэсэн нэг хам ярьж ин хамд мөгөө хаа манай нэг хам руу ярьсан байл. Би ярианыг бэлсэг хийчлээ гэн. Эрүүгийн цагдаагийнхаа анхаараараа. Намайг ер нь захиалга өгсөн байна гэж шүү. Нухчигээд алуулчи зодчи нүдчи ухаангүй балбачи гэд захиалга өгсөн гэж шүү. Тий. Тэгээ надад шоронд байсан хамууд тэр мэдээллийг надад өгөөд байна. Тий. Новшнууд намайг бол нэр бараг л алчаад гэж бодож ш яг нэг үлэхэд аа. Тэрнээс айн гэж юу ах вэ? За ингээд би одоо жишээ нь одоо яамдууд руу явхаар за энэ хүнээс мөнгө авчиж. За одоо жишээ нь би номинг АТ-гээд өгч чинь миний ард хэн захиалсан байж таарах вэ? А тэр төмөр замын Монголын төмөр замын Бачуулан гээд ард нь их хурлын гишүүн байдаг Мөнхбаатар нэг гөлөг байгаа. Тэрийг АТ-гээд өгч чинь. Тэр хоёр надад хэдийг өгсөн байж таарах вэ? Авчих гэсэн. Дансаа явуулах гэсэн. Энэ доороос та данс тавьд юм уу яа тий? Тэ. Таштавдарга уулзъя. Хой. Таштавдарга бро уулзъя ой. Яг энэ дарга нарыг бас одоо яг нэг үлэхэд таныг үл авилгалтай тэмцэл гэж одоо АТ-гийн дараагаар томилсон баг ш тийм үстэй. Хүний өөрийн нам хамаагүй, найз нөхөд ахтуу хамаатан садаа хамаагүй бүгдийн улгаас нэрийг шалгал та. Тэ? Нутаг ус хамаагүй. Би яадаг үлээ найз нөхөд хамаатан сад нутаг ус ихгүй бузруудын бузрыг би дууддаг үстэй. Тэрнтэй адилхан та найз нөхөд нэг нам ус тэ нэг байгууллагт ажиллаж исэн хамаагүй бүгдийн улгаач нарыг шалга ашгүй нийслэлийн прокурор дээр шудраг прокурорын дарга ирсэн байгаа. Өмнөх дарга нэг жинхэнэ хогийн улгаач байсан. Тэрний үед бол АТ-гийн олон хэргийг хааж исэн гэсэн. Хэрэгсгүй болгож исэн гэсэн. Одоо шинээр ирсэн дарга бол жинхэнэ шудраг жинхэнэ хатуу самар гэж байгаа шүү. Шинэ прокурорын дарга энэ нийслэлийн дарга нар ирж байна ахын дөө. Нэг даргатай уулзчмаар авах юм. Ямар нэгэн даргатай уулзъя. Таштавдарга уулзъя. Ой учирлаа ерөнхий сайдаа. Хөөе. Энэ АТ-гийн дэд дарга чинь Нямбаатар оюун эрдэнэ хоёрын цэрэг байгаа штэ. Тэр хоёр Нямбаатарын хамаарл үхээ, оюун эрдэнэ хамаарл үхээ хамсаатнуудын хэргийг шалгах болоо сольж болдгоо мó. Готын даргаыг чөлөөлдөг шиг та шууд чөлөөсөн захирамж гаргаад болоо штэ. Тэрийг ямар суудалтанд гагнцсан биш, хатцсан биш тийм үстэй. Тэд нэр одоо оюун эрдэнийхаа Нямбаатарын хамсаатнуудыг яаж байгаа вэ? Хаацайл штэ тий. А мань митиггүй шорон чаана. За юм байна. Өөр юу ах вэ? За манай гарч ирж байна. За өөр одоо дараагийн байгууллагуудаар явна. Намайг чинь нэг лайва хийхдээ 100 сая гэж байна. Би ингээд зарим нэг хүмүүс надаар реклам хийлгийг хийдгий. Тэгээ би өөрхий зайлвал одоо тэгээд ямар реклам өгөөд мөнгө өгөө явуултаа юм ш. Реклам хүртэл би одоо санаа зов хийдгүй шүү дээ. За яг зарим нэг хүмүүс реклам хийлгүүл би тэр мөнгөөр нь тэр ядарсан үнд өгчөөрө гэдгийг. Гэхдээ би реклам хийж үзээгүй. А үнгүй реклам хийж байгаа шүү. Өөрхий манай намын нэг дүү надаар нэг Бонго 3 амбарта Бонго 3 ирэл хийлгэж зарагдсан гэсэн. А нэг дүү надаар нэг хоова зарагдуулна гэдээ ирэл оруулж гисэн зарагдсан гэсэн. Өөрөөсөө ирэлийнхаа бичлэгийг явуулвал би пэйж дээр үнгүй тавьж өгнө шүү. Аккаунт дээр манайхаа үнгүй шаан шүү заяа. Дуракууд мөнгөтэй олох гээд 30 чинь гисэн заяа. За тэгийн гадаа байна шүү. Олон нийтийн төв гэж байна. Та хоёрыг оруулахгүй дээгүр ингэчихсэн. Би лав хийж байгаа. Харин тий. Нэг 200 зай хараад өгөхрөө төгтөг явж нөрөх юм. За зүгээр байхад зүүн шаагаад хэвлэл мэдээлэлээр балбаад байна гинэ. Зөрүүлээ твэн шаагаад та нарыг АТ-гэд өгнө. Номин намайг сайтуудаар балбуулаад даг шиг байна. Ойлгомжтой шүү дээ. Номинг очоод маргааш нь миний лайвыг үзэл хэдэн залуучууд ирсэн. Нөгөөдөл нь одоо ичээд ирэхээ байсан зайлвал. Ичээд л шааж байгаа байхгүй юу? Хойш номин эсэргүүцч гадаан жагсаал хийх залуучууд байвал ирээрээ ах нь хоол унааных нь мөнгөийг өгнө шүү. Яадгүй. Зүгээр одоо хаа байсан одоо зарим нь ирэх гээд автобусны мөнгө алга гэж байна. Өдөр хоолны мөнгө алга гэж байна. Би өгье. Ирээд номинг огсруулад загам харилцааны гадаа жагсах хүмүүс байвал надтай холбогдорой. Би хоолных нь мөнгийг даана. Би ирэх очих автобусных нь мөнгийг даана шүү. Хэлж байгаа шаалцсан улгаач нартаа. Ай бас төлбөртэй жагсаал гин.
гэсэн баасаа. Би ямар дарга нарыг өмөрч төлбөртэй шаагаагүй. Дарга нарын эсрэг өөрөөсөө мөнгө гаргаад иргэдтэйгээ нийлцээд алалцж чинь тэгээ яа дээ. Тэгэл лого харагдаж байна уу? Сайн байна уу? Давгүй амьдрал хулгайчийг тэгээд өгч байна. Хөрх энүүгээр явж байгаа хүмүүс хараад намайг бас гар уруу тохиод байна. Миний ирээдүйн гайгүй байх шиг байна шүү. Гудамжаар ямар ч байсан нэг намайг шарлуулаад нэг 10 өнгөрөхөд аруулаа надад бас гар уруу гоцоолгоо дэмждэг шүү гэдэг шүү. 10-ны 10 намайг дэмжиж чинь гэдэг чинь 1000 харлуулаад надад юм наалтахгүй байх гэсэн үг. Сайтуудаа намайг өшөөсөө харлуул. Сайтуудаа надаар өшөөсөө нэвтрүүлэх шаа. Тий. Сайтуудаа өдрөөлгөн надаар нэвтрүүлэх шаа заяа. Яа намайг бас харлуулаад байна гэдэг гоц. Ха? Өшөөсөө нэвтрүүлэх шаа харъя. Хэдий урд нэвтрүүлэх шаахыг харъя. Амар их нэвтрүүлгүй шаалж ийн гэсэн. Тэр нэг довчи нэг балаа авгаа зүгээр хөдлөж байхгүй гэж байгаа. Өөр хин нэг өвчин зовсон хүмүүс довч сайт руу хандаад нэг ирэл оруулаад өгөхөр мөнгө шаадаг гэсэн. Тэ. Дороо сайт өрөх гэдэг гэж байгаа шүү. Боддоо. Тэгвэл хүн ядарсан хүний ирэл оруулж өгөх сайт өрөх гэж байгаа довч бүгд үтэн надтай зуралдаж надаар тогсоо зайг нэвтрүүлэг шаана гэдэг чинь ардуура хахтлаа авсан гэсэн үг үү? Миний сонсноор 20 өдөр шаа 200 саяг авсан гэсэн. Би сонссон. Тэрүүгээр довч сайтыг амьдэрч байгаа. Авгаа өгтөд хижээж байгаа. Ахын лайв хийж ахын дөнөр. Лайв хийж. Ахыг үздэггүй. Өргөдөд октод ингээ яваад байна бас. Тэр хүмүүс хараад инээгээд ингээд дээ шүү. Миний ирээдэг унааг өссөн байна. 20-30 саятаар 2-3 тэрбум төгрөг зарж хийлгсэн нэг өшөнд миний ирээдэг улам өссөөд ах шиг байна шүү. Алгаач нар намайг сайн лайв нэвтрүүлэгч өгсөн үү? Заашгүй манай хүн өгсөн байна. Хэдэн удаа юм уу? За. Бачуулантай холбоотой хэд гинэ дахиад 51 за. Номтой холбоотой нь болохоор 17 хуудас. 17 хуудас. Баримт хөдөлж өгсөн. За бачуулан чи аудитын жүрсэн хэд гэлээ? 300 тэрбум. Тий, 300. Номин бол одоогоор 20 хэдэн тэрбум төгрөг. Хөш би одоо аудитын зөрчилгээд нэг 20-30 сая төгрөгийн зөрчлөөр намайг шорон шаацсан. Энэ хоёр шоронд явууд бүх насаараа аавна. Надаас хэд дахин давалцсан аудитын зөрчилттэй. Заахын дөө. Хей, таштава дарахтаа уулзмаар байна. Тэглэтээр заяа. Тэгээ цаг өгөөдөх те. Тэг яран би ямар хувийн компани захиралтай уулзахаагүй шүү дээ, тийм үстэй. Тэгээ дэд дарга басаантай бол уулзахгүй. Тэр бол Оюун Эрдэнэбаатар хоёрын тороол байгаа. Наад мөрдөн шалгах хэлцэн дарга маргатай уулзъя. Мэдээлэл өгье. Надад асар их хулгайс нэр мэдээлэл ирж байгаа заа. Тэгээ даргын нэр үндийг бариад байна. Таштава даргын нэр үндийг нэр төрөөс сэргээж авах хэрэгтэй, тийм үү? Хулгайс нэр авилгалч дардаа таштава байдаг гэж шааж байгаа байхгүй. Таштава дарга. Тэгээ таны нэрийг бариад байна. Бачуулан. Монголын төмөр замын дарга Бачуулан гэж хулгайч, заяагүй хулгайч, мэрэгжлийн бус. Төмөр замаар аавсаг мэдхгүй хулгайч заяа. Мэрэгжил нь юу гэлээд байвас тэр хулгайч арай л нэг ямар юм гэлээ. Ямар мэрэгчлээ гэлээ. Нэг сургаггүй дампурт сургууль төгссөн, боловсролог өгсөн. За тэр баяртай. За прокуророор орж прокурорын даргатай бас нэг уулзах хүсэлтэй өгөөтё. Найс ρίшлээ. Сайн байцгаана. Лайв явж шүү. Лайвд орхоо. Хулгайч нарыг лайваар энэ тэгээд өгчөө явж байна. За энэ нийслэлийн прокурор дээр бас ороод гарыг. Авилгач мангарыг хулгайчд байгаа. Ягаад гэвэл тэгээд эсвэл Бачуулан үнэхээр тэр Бачууланы яриагаар ажилчдаа томордгоор бол таштава дарахтай ийм хам юм бол тэ найз юм бол прокурор танд. Мөн үү? Прокурор таар ороод хэлээтэй би. За би прокурорын байгууллага руу явж байна. Прокурор. Нийслэлийн прокурор гэдэг бол энэ авилгалтай тэмцэх газар хяналт тавьдیں۔ Тэ. Ялалдгийг гач нарыг. За нийслэлийн прокурор руу орё. Явж чард явж бас араас тэнцэн тоосгоор шаач магадгүй ш намайг цагаалаад дээр гэж ш болгоочод. Нэрс ото. За энэ нийслэлийн прокурор дээр ирлээ. Нийслэлийн прокурор. Цаашин даргатай уулзсан. Тэ. Хамтарч ажиллая. Мэдээлэл өгье.
Надад асар их мэдээлэл ирээд байдаг. Би яаж чадахгүй байдаг. Та нарт маань мэдээлэл ирэхгүй байдаг. Авилгалын индекс буурахгүй байна аа. Тэ авилгалч дулам гаараад байна. Төрийн өмчийн компаниуд их хэмжээгээр байна. Дарга нар нь хулгай хийгээд төрд орлого орохгүй байна. Тэ. Нийслэлийн прокурорын газар. Сайн байна. Шинэ прокурорын даргатай уулзч болоо. Бага мó? Баггүй наа. Тэгвэл та хэлцээр заяа. Иргэн мөнгө эрдэнэ шинэ прокурорын даргатай уулзъя гэж ингээ хэлээд тэр ахын даа хөөе. За ахын даа. Цаг авъя. За ингээ шинэ прокурорын дарга хэлүүлчлээ. Яасан даа? Миний араас яваад байна үгүй. За. За шинэ прокурорын дарга солигдсон. Жинхэнэ шудраг гатуу самар байдаг гэж сонссоо. За прокурорын газраас ингээд лайв өндөрлөе. Тэ. За номин Бачулоо 2 материалыг өнөөдөр авчирч өглөө. Маргаашнаас эхлээд бүх бузруудын материалыг өдөр болгон авчирч өгнө. Хамтарч ажиллая. Надад өрөөс ав хэрэггүй. Үүдэн чи оруулж өгөл гарна мэдээлэл ч өгнө, мэдүүлэг өгнө. Тэгээ явна заа ёо. За түр баяртай.